Тэмэтхано бид гурав бичлэг оруулаагүй нэлээд удсан байна. Тэгээ ямар нэгэн гоё зүйл тохиолдохыг хүлээх биш харин нөхцлөө өөрсдөө бүрдүүлээд аль болох ойроор бичлэг хүргэе гэж бодоод байгаа. Тэгээ өнөөдөр болохоор би та бүхэнд өөрийнхөө тэтгэлийн талаар мэдээлэл хүргэх гээд яагаад тэгэхээр манай илүү сангийн маань энэ жилийн тэтгэлийн бүртгэл яг одоо явагдаж байгаа. Тэгээд энэ жил 10 жилээ төгсөх буюу 12 дугаар ангиа төгсөх эсвэл дээд сургуулийн 1-р курс суралцж байгаа бол хамрагдах боломжтой. Тэгээд энэ жилийн онцлог юу вэ гэхээр сүүлийн хэдэн жил дандаа байгалийн ухаан инженерийн чиглэлээр л оюутан авдаг байсан бол энэ жил байгалийн ухаан инженерийн чиглэлээр 4 оюутан, дээрээс нь нэмээд нийгмийн ухаан буюу эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, улс төрийн судлал гэх мэт чиглэлээр бас 4 оюутан гэдэг нийт 8 бакалаврын оюутан тэтгэлэгтээ хамруулж авах байгаа. Тэгээд манай тэтгэлэг маань яг юу хангадаг вэ гэхээр Солонгос хэлний сургалтын төлбөр, Солонгос руу ирээд буцах онгоцны билет, Солонгост ирээд суралцах 4 жилийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, ном сурах бичгийн мөнгө, дотор байрны төлбөр, мөн сар болгоны хэрэгцээнд зориулаад стипенд олгодог байгаа. Тэгээд стипенд маань бол ер нь дотор байранд амьдарч байгаа хүмүүсд хангалттай байдаг. Тэгээд хүмүүс манаас мөнгөө хадгалаад амралтаараа ойр хавийн улс буюу Филиппин, Таиланд, Малайз гээд улсуудаар бас аялах бүрэн боломжтой байдаг. За тэгээд одоо яг суралцж байгаа хүүхдүүдээсээ бас зарим нэг асуултыг асуугаад тэтгэлийн хамтаас сонсцгоё. Намайг оюун дээр гэдэг би Эрүү сангийн тэтгэлийн 21-р ээлж оюутан. Одоогоор Инаа их сургуулийн хүрээлэн буурчны инженерчлэлийн 1-р курс суралцдаг. За 21-р ээлжээр өнгөрсөн жил тэнцсэн байгаа. Тэгээд тоо англи хэлнийхэн шалгалт нь яг ямар байсан бэ? Миний хувьд англи хэлний шалгалт нь нэлээд амархан санагдсан. Яагаад вэ гэхээр Яэштэй их төстэй ахлах сургуульд одоо заадаг юмнуудыг багцлаад нэг шалгалт болгосон нэлээд амархан санагдсан. Харин математик нь бол нэлээд хүн санагдсан. Яагаад вэ гэхээр их сургуулийн математик тэгээд ахлах сургуулийн математик хоёрыг нийлүүлээд бодлогууд нь бас нэлээд хүнд. Тэгээд англи хэлнийхээ шалгалтнаас бол 2-3 дахин хүнд тийм шалгалт санагдсан. Наваа гэдэг 21 дээр хэлж ирсэн химийн инженерийг сурдаг байгаа. За нөгөө тэтгэлийнхаа шалгалтанд тэнцчихэд ярилцлаганд ордон шүү дээ. Тэр яг ямар байсан бэ? Ярилцлага өөр болгоноос өөр асуултууд асуусан юм санагдсан. Манай өрөөнөөс болохоор зэрэг хувийнхээ талаар их асуусан. Ямар хоббитэй вэ? Стресс зүйдээ яаж гаргадаг вэ? Дуртай зүйл чи юу вэ гэх мэт. Харин манай хамт тэнцэж ирсэн хүмүүсээс болохоор зэрэг тэтгэлэг маань яг анх яаж үүссэн бэ? Тэгээд энэ тэтгэлийг яаж мэдчихэж ирсэн бэ? Тэгээд чамд байгаа сайн тал чинь одоо солонгос төрж ирээд бүхийг ямар хэрэгтэй вэ гэх мэтлээ асуулт асуусан. Сайн манай намайг Ариун Зай гэдэг архитектурын магистраар суралцж байгаа. Намайг Солонгоо гэдэг би барилгын инженерийн чиглэлээр магистрийн зэрэгээр суралцж байгаа. Энд чинь мэрэгжлийн хичээлээс гадна бас үзэж болох ямар сонирхолтой хичээлүүд байдаг вэ? Ерөнхийдөө бакалаврын оюутнуудын хувьд болохоор үндсэн хичээлээсээ гадна сонголтоор биеэ хөгжүүлэх янз бүрийн спортын хичээлүүд мөн хэлний хичээлүүдийг сонгох боломжтой байдаг. Спортын хичээлүүд ундаасаа йог, усан бассейн, жүжиг, бейсбол, теннис, фитнес, гольф хичээл хүртэл байдаг л та. Та яг үзэж байгаа үндсэн хичээл байгаа юу? Миний хувьд болохоор өнгөрсөн семестр бассейн хичээл сонгож байсан. Энэ семестрийн үед болохоор бид хоёр бүжгийн спорт, данс спорт гэдэг хичээл хийж байгаа тийм. Латин Америкийн бүжиг дундаас хоёрыг нь сонгоод бүтэн семестрийн турш тэрийг бүжгэлж сурах тийм хичээл байгаа. Тийм бүжиг болохоор бас хосороо бүжиглэх хэрэгтэй. Тэр нь жаахан юу хаагаач гэсэн багаар суралцж байгаа тийм сонирхолтой хичээл хэлээ. Манай Нанжид Чамцын содо иргэдэг компьютер сайенсаар сурч байгаа. Одоо 3 дахь курс байна. Энэ тэтгэлгийг аваад Солонгост суралцахад одоо чамд ямар давуу талууд бий болсон бэ? За нэгдүгээрт гэвэл миний санхүүгийн ихэнх асуудлыг шийдэж өгч байгаа болохоор 100% хичээлдээ анхаарах боломжтой гэж байгаа. Хоёрдугаарт гэвэл арай олон хүн амтай арай өрсөлдөөнтэй газар ирээд сурж байгаа болохоор арай илүү өөрийгөө дайчлаад байгаа юм шиг санагддаг. Гуравдугаарт гэвэл Солонгост амьдарч байгаа болохоор өөр орн руу аялахад арай хэм зардлаар аялах боломжтой болохоор тэр нь их давуу тал болж байгаа юм санагддаг. Сайн байна уу? Биологийн департаментийн 1-р курсын оюутан Чагл юм байна. Тэтгэлэг тэнцээс өмнө Солонгос хэлний ямар нэгэн мэдлэгтэй байсан уу? Тэтгэлэг тэнцээс өмнө ерөөсөө Солонгос хэл сурч байсан удаа байхгүй. Тэгээд тэтгэлэг аваад 6 сарын хугацаанд Монголда хэлний бэлтгэлд сураад тэгээд
топгийн шалгалт өгөө тэгээд тэнцээд Солонгоос ирж суралцаж байна. Манай тэтгэлгийн хувьд ингээд таалагддаг аюул олон зүйлсийнхаа нэг нь бол хамт олон байгаа. Тэгэхээр одоо тэнцээд ирэх хүүхдүүд манай 22 дахь ээлжийн хүүхдүүд болно. Тэгэхээр тэрнээс өмнө 21 ээлжийн аюул олон хүмүүс одоо суралцаад бас төгссөн хүмүүс зөндөө байгаа. Дэлхийн томоохон компаниуд болох Microsoft, Google, Samsung зэрэг компанид ажилладаг бас олон ах эгч нар маань ч гэсэн байгаа. Тэгээд ирээд ямар нэгэн асуудал гарах ч юм уу тусламж хэрэгтэй болвол айгүй гой хамт олон хүлээж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр намайг яг тэтгэлэгт бүртгүүлж яхад нийт 8 хүн аавна гэхэд нийт бараг 50-аад хүн л бүртгүүлж исэн. Өнгөрсөн жил бас нэг 40-од хүн л бүртгүүлсэн юм шиг байлээ. Тэгээд мэдээлэл хүрдгүү байж магадгүй гэж бодоод аль болох олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна. За мөн одоо бүртгүүлэхийн тулд ганц 2 материал бүртгүүлдэг. Тэрнээс нь залхуурдаг бол битгий залхуураарэ. За бас зарим нөгөө нэг өөрийгөө угаасаа тэнцэхгүй гэж голоод бүртгүүлдэггүй юм шиг байна. Тэгэхээр өөрийгөө битгий голоорой. Би угаасаа тэнцэнэ гэж бүртгүүлдэг хүн ерөөсөө байхгүй шүү дээ. Тэгэхээр оролдоод хичээгээд үзээрэй. Магадгүй дараа жил та ч гэсэн ирээд бидэнтэй хамт суралцж иж магадгүй шүү. Тэгэхээр амжилт хүсье. Мөн дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.